За, сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ 2019 онд гарч байсан If I Were Rich Man гэх нэртэй Испанийн инедми киног ярьж хөр бэлдлээ. Ингээд кино маань Санти гэх бүтлгүү залуугийн сэржүү эсгээр эхлэнэ. Түүнийг машиныхаа алгыг онгойлгоход цагдаа энэ зогсч болохгүйг сануулan бичиг баримтыг шалах харуулдаг. Санти эвлүүлгээр өгсөн гэж худлаа харин тургуулыг авч үүнээс олж тэр ажлаасаа оцрон дарга нь түүнийг ажлаас нь халсан гэд үлдсэн цалинг өгнө. Тэр явхаас өмнө замных нь нойлыг цэвэрлэх бөгөөд түүнийг буцах замд машиных нь бензин дууссан. Санти найзын колонк руу алхахдаа өөрлөгөө ус цацуулж Педро найзаасаа гуйсны эцэст жоохон бензин авч чаддаг. Тэр хоёр орой болох ангийнхаа уулзалтын талаар ярилцдаг ч Санти очиж амжихгүй Мэтигийн уулзтаа уулзах ёстой гэхэд найз нь гайхаж харснаа ийм хувцастай очиж болохгүйгээд ажлынхан болдоолохноос өгнө. Уулзалт эхлэхэд хуульч тэр хоёрыг салахаар бүх хэд хөрөнгөө яг тэнцүү байх гэж байг ойлгон Мэд шинэ амьдралд илүүлэхээр болсноо хэлэн гэр бүл цуцлалт нь яг хизээ шийдвэрлэгдэх асуухад хуульч тэдэнд ихэнхдээ 2-3 сар болдог гэд хүлээх ёстойг тайлбарлана. Тэр хоёр тааш тохирохгүй гэрэлтэй цуцлагаар шийдсэн учраас Санти машинтай хонж байгаа нь ийм учиртай байлаа. Сантиг явах гэхэд Мэд түүнийг ажил олох хүртлээр хамт байж олно гэдгийг хэлэн уулзалтын дараа тэр хоёр хоол идэхээр шийддэгч Мэд завгүйгээд ганцаараа гэрлүүгээ явна. Яг энэ үед нэг эмэгтэй түүнийг дуудан хонжиртой суглаагаа танилцуулж нэг тасалбар зарж чаддаг. Санти юм бодлогүй тасалбар тамхины хайрцагтгийн гэрлүүгээ явж оройн ангийнхаа уулзалт дээр тэр Маркус гэх найзтайгаа таарч Мэтиг ирснийг асуун хэнтэй цуг явж байсныг асуухад Педро эрен тэн зогсож байгаа бүсгүүчүүд над руу хараад байна гэснээ шар аргуухаар Маркустай хамт явна. Санти Мэтиг дунд ангийнх нь бүдүүн очоод Марио гэх залуутай хамт байгааг анзаарч эмэгтэй Мариог ажлынх нь шин захирал гэдгийг хэлнэ. Тэр хоёрыг хамт ажиллахаар болсныг мэдсэн Санти дотроо атаархан найзуудтай энэ талаар хэлэхэд тэд итгэхгүй инээж байснаа Мариог царайлаг турхаа залуу болсныг харан шоконд ордог. Энэ хоёр мэд Лорены найздаа салтын талаар ярих бөгөөд удалгүй Санти түүнийг хүлээхийг хүсэлгүй ганцаараа гэртээ ирнэ. Тэр хэдэн өдөр машинтай хонсны эцэст буудан дээр унтахаар болсондоо баяртай байлаа. Санти тасалбар авснаа мартан дуусан тамхины хайрцгаа хогийн сав руу шидэж маргааш өглөө Мэд захирлаас гун түүнийг ажилд авснаа хэлэн уудтай хогоо авч гаргаж хайдаг. Ингээд Сантиг усанд орох үед суглааны тохирол явагдан тэр тасалбар авснаа гинт сандхан тэр. Санти уртхан шиг хогийн савнаас арай гэж өнөөх тасалбараа олж суглаанд хоцсноо мэдэн хамаг чангараа орилдог. Тэр баярлсандаа хүүхчиггүй чаран Мэддийн тухай хэлэхэр болдогч утсаа авахгүй байх бөгөөд удалгүй Санти шинэ ажил руу очихдоо Марио тэр хоёрыг үнсэлж байг хардагч яг үндэ тэд зүгээр л ярилцаж байлаа. Санти буруугаар ойлгон буцах үедээ яд суглаанд хоцсон гэж өөрийгөө тайвшруулна. Тэр 25 сая еврогийн хонжироо авахар банкд очрлох боловч сандарч тавьдах ба хүмүүс түүнийг ялагч гэдгийг мэдсэн тул мөнгө уухаар араас нь дагаж Санти тэднээс арай гэж холддогч банкны менежер түүнийг зочоохон дээр. Менежер түүнд санхүүгийн зөвлөгөө санал болгоход өмнөх эмэгтэй цагдаа машиныг зогсоон торгох гэхэд Дамийн залууг сулаанд хоцсныг хэлэн явуулахыг гуйх бөгөөд үүнийг сонсон цагдаа түүнд баяр хүргэж тэднийг зүгээр өнгөрөөдөг. Дараа нь тэд хоол идэхээр олж Сантиг хавчтай ноцлох хооронд Дамийн суглааны тал мөнгөөрөө хөрөнгө оруулахыг ятхан өнөг зүйлээ ярьсаар тэр Сантигийн хувийн амьдралыг асуун хэрвээ хонжирын мөнгөө авч үлдхийг хүсч байвал ийм нэг арга байгаа гэд тэр хоёрыг гэрэлтэй цуслуулах хүртэл суглаанд хоцсон гэдгээ Мэтээс нуух хэрэгтэй тайлбарладаг. Гэхдээ Санти энэнд боломжгүй найзууд маань түнд хэлчихнэгэд худлаа ярих хүсэхгүй байлаа. Марио тэр хоёрыг хамт байгааг харсан Санти бандсандаа ухтгчийн хувцсыг өмсөн гаднаа зүүр байгаа юм шиг дүр үзүүлэн дотроо тэдэнд атаархсаар тэр Мэтиг өөртөө сэтгэлгүй болсныг анзаарч маш хэмжээний мөнгө хоцсон гэдгээ хэнд ч хэлэхгүй байхаар шийдэн уурандаа Мариогийн машиныг сүйтгэж эхэлдэг. Гэхдээ бүтлгүй Санти огт танихгүй хүний машиныг сүйтгэжээ. Ингээд хэд өдрийн дараа Санти тэр хоёрыг тагнахаар ажилд авах нь юу болсныг асуухад Марио түүнд яг тохирсон ажил байгаа гэд бараа өргөчөөр ажилуулахаар болно. Санти хангалттай их мөнгө байгаач бүгдийг өөртөө авч үлдэхээр суглаанд хоцсон гэдгээ хүмүүсээс нууж байгаа тул хэлснийхэн дагав ажлаа ихээсөөр аргагүй байлаа. Тэр ажлаа тараад өөртөө тансаг хослол хийлгүүлж үнэтэй цаг гутал гээд хүссэн зүйлсээ авах бөгөөд Санти дэлгүүрээс гарах үедээ Маркус найзаа явж байг харан дэлгүүр дотор нуугдаж хаасан гэж хэлээрэй гэд худалдагчаас нь гун тэднийг явуулж чаддаг. Ингээд Санти Мэтигээс өмнө гэртээ ирнэ. Тэр авсан бүх юмнуудаа гаражид нуусны дараа баяраа тэмдэглэхээр дарснаа сууж бүжиглэхийн үед гинт Мэт гаднаас орж ирэн түүний нэг л өөрөө хэлэн шинэ ажил нь ямар хувайг асуухад
Санти амжиж үнэтэй цагаан уу баригдлаг өнгөрдөг. Оройн тэр мөнгөө өрөхээр тансаг ресторанд хоол захиалж, найзууд нь түүнийг хаана байг асуудагч мессежэнд нь огт хариулдаггүй. Санти хоолоо хүлээх үедээ хажуу ширээнд сууж буй Кристина гэх эмэгтэй рүү нэмсэглэх ба тэр мэдлгүй гар арчдаг салфетыг идэж, дараа нь орилуун дарсан унгаа жакузен твтэж алжаалаа тайлна. Маргааш нь Санти сурбан хийхээр найзуудтайгаа хамт далайн эрэг рүү явна. Тэд давлгаанд гулган цагийг хөвгөлтөө өнгөрүүлж, Маркус тэр хоёртой шар ариг уухаар шийтгэхэд Санти суглаанд очоогүй, мөнгө байхгүйгээд шал өөр юм ярин баригдахгүй гэж хичээх бөгөөд Марийг сайн гулж байхыг харсан тэд хэсэг шоконд орон удалгүй буцах замд нь өнөөх цагдаа жолооны өмнөхөө шалгуулахыг хүсэж Педрогийн цүнхнээс хууль бус зүйл олсноор тэднийг машинаас буухыг шаардсан ард нуугдчихвэ Сантиг анзаарна. Salga del coche, he dicho. Tío, sal del coche ya. Fuera del coche. ¡Me cago en más, tú sal! Цагдаа Сантиг танин баяраа тэмдэглээрэй гэд ашгүй зүгээр явуулж, маргааш өглөө тэр ажилласаа хоцорсноо мэдэн замдаа Клонкос бензин авахар олдог. Педро харсан тэр баригдсан гэж бодож байтал аз олж түүнийг харалгүй өнгөрөх ба Санти ахлахтаа хоцорсондоо уушлал гуйх үед Мэйд түүнийг өчигдөр хаана хонсныг насуун. Тэр 5 удаатай зочд буудал түрээсэлсэн гэж үнэ хэлдэгч түнд итгэхгүй байлаа. Яг энэ үед захирал Марио ахиж хоцрохгүй байхыг сануулхад Мэйд Сантиг гэрт хийх ажилдаа байсан гэд түүнийг өмөрдөг. Ингээд Санти ажлаа тарсны дараа Арис гэх сурбингийн шилдэг тамирчин хувийн дасгалжуулагчаараа авна. Тэд хамтдаа давлгаанд гулган Санти түүнээс уулзах ба шүтдэг тамирчинтай хамт байхыг харсан Марио түн татаархан юм ил чадалгүй хэсэг шоконд ордог. Оройн хоёр найз нь Сантиг хаанд байг асуухад тэр Аристай хамт байна гэд цагийг сайхан өнгөрүүлж байгааг хэлдэгч. Найзууд нь түүнийг сэтгэлээр унснаас олж худлаа ирж байна гэж бодно. Маргааш нь Санти Ромулагаас цав худалдаж авахар очиход тэр түүнийг баян болсон гайхах бөгөөд Санти завыг нь өндөр үнээр авч нойлыг нь цэвэрлэхийг шаардаж түүнээс хариугаа авдаг. Дараа нь тэр менежерээс хөрөнгө оруулалт нь ямархуу явж байгааг мэдэн түүнийг ахиж шопинг хийх гэхэд гинт хоёр найз нь гарч ирэн тэр авсан юмнуудаа хогийн савнд хийдэгч найзууд нь үнтэй хослон өмсөнд нь гайхан яаж авсныг асуухад Санти баригдахгүй тулд хослол шалгачаар ажиллаж байгаа гэж тэдэнд худлаа хэлнэ. Яг энэ үед залуу савтай хоогийг авч хогны машиндаа ачин түүнийг сандраад амждаг. Хоолны дараа тэр хувцас олж өмсөн гэрлэгөө ороход Мэйтиг аав ээж нэрсэн байх ба тэр хоёр салж байгааг хэлээгүй тул юу ч болоогүй юм шиг байхыг хичээнэ. Орой олны үеэр аав Сантиг үнтэй дарс авсныг мэдэн яг азаардах гэхэд тэр хоолноос салбагдан төвчлгүй 0 руу гүйж ээж нь тэр хоёрын талаар асуун Мэйт бүх зүйл зүгээр байгаа гэд худлаа ирж эхлэнэ. Сантиг ширээн ард суух үед аав нь үнтэй цагийг анзаарч тэр 10 евроор авсан хулих цаг гэж хэлдэгч. Аав нь итгэлгүй. Хэрвээ тийм хэмтэх юм бол надад нэг аваарай гэд түнд мөнгө өгдөг. Гэтэл Сантиг уц дууран тэр өөрх нь биш гэж хүрээсээр Мэйт ууртаагаар уцаа авахыг сануулхад Санти амалдан аав ээжт нь гэрэлтэй цуслуулах гэж байгааг хэлнэ. Удалгүй тэр ганцаараа суух үедээ өмнөх Кристина гэх бүсгүүтэй танилцсан ганц бие гэдгийг мэдэх бөгөөд гунигсан Санти гудамж мэдэрлэгтээ хоёр найзгаа холоос саран босож 5 удаатай буудалтай ирдэгч. Тэр найз нөхөд мөн Мэйтиг санан маш их ганцаардж байлаа. Санти мөнгөний төрөнг хизээч өөрийг нь аз жаргалтай болохгүй ухаарч тэр найзуудаа туслах нэг арга болдог. Маргааш нь тэр модель эмэгтэйд мөнгө өгөн Педро найзтайгаа уулзуулна. Эмэгтэй завар өмсчөөр ажиллахыг санал болгон Педро алдаж болохгүй боломж гээд Маркус тэн талаар хэлэхэд Санти тэднийг олж ирэн юу болсныг сонсоод нэг баярсан шинжгүй байдаг. Маркус гэртээ хүүхдүүдэд харах үедээ стресстэх ба яг энэ үед эхнэр нь ажилласаа ирэн түүнийг өв залгамжлагч болсон гэдгийг олж мэджээ. Санти хоёр найзтай мэдэгдэлгүй Педрог сая еврогийн гэрээтэй завар өмсгчөөр харин Маркусыг өв залгамжлагч болохоор шийдсэн бөгөөд хэрвээ найзууд нь түүний бэлдсэн гэрээнд гар үсгээ зурвал тэдний сайхан амьдрах боломж нь бүрдэх юм. Санти менежертэй төлөвөө ярилцах үедээ Мари гольф тоглож байгааг харан түүний бүх ажилчтай халж бизнесээ зархаар банкнаас нь зээл авахар ирсэн гэдгийг менежерээс сонсно. Санти зүсээ өргөдөж Мари түүнийг танин ажиллаа хийхгүй байгаад нь жоохон дургүй байлаа. Тун удалгүй ажил дээр нь Таня менежер Мэйтээс супермаркетт хизээ хаагдахыг асуун худлаа цуу яриа болохыг мэдэж Санти Маригийн талаар хэлэх зүйл байна гэж түүнтэй ярилцах гэхэд Мари түүнийг ажлын цагаараа гольф тоглож байсан. Хэрвээ түүнээс өөр хүн байсан бол би шууд ажлаас нь халах байсан гэд менежертэй ховлох нь тэр. Мэйд түнд итгэж ажилд авсан ч итгэлийн талаар болгосон тул надад огт тайлбарлах шаардлагагүй. Манай гэрээс яваараа гэд түнд уурлж эхэлдэг. Санти ажлаа тараад санаа алдан зогсох үед мөнгөтэй болсон найзууд нь түүнийг цоо шин камерондоо суулгаж авч явна. Санти Маркусыг мөнгөө гэр бүлдээ зарцуулаагууд нь бухимдахад тэр мөнгөө юунд өрөх нь өөрх нь дургээд салхи татуулан тавьсаар
Санти дэслгүй машиныг өөрх нь өгсөн мөнгөөр худалдаж авсныг хэлэх боловч тэд огт итгэдэггүй. Энэ үед Маркус арга андууран машинаа хавцал руу унаах бөгөөд эцэст нь Санти суглаанд хоцсон гэж ашигласнаар тэд мөнгийг нүрхээр шүнжээгөө шоудаж маргааш өглөө Мэйт Мариос дуудлага аван Санти түүнийг атаархуулахаар Кристинатай уцаар ярьж орой уулзахаар болно. Тэр Кристинатай харин Мэйт Мариотой тухгүй орой өнгөрүүлдэг. Шөнө дунд Санти тэр хоёр зэрэг гэртээ ирж тааран цаг сайхан өнгөрүүлсэн гэж нэг нэгэндээ худлаа хэлэх ба. Маргааш нь Мэйт цайны цагаараа захирлаасаа дуудлага авч удалгүй Марио ажилчиддаа супермаркет нь удалгүй хаагдаж байгааг хэлэн бизнес авч үлдэхээр чадах бүхнээ хийсэн гэж тэдэнд худлаа хэлхэн тэр. Энэ мэдгдлээс олж Санти Мэйтэд үнэ хэлэхээр орой хоолнд урдаг. Тэр тансаг ширээ засуулж хүмүүсээ гаражинд түгжих бөгөөд хоолны үеэр Санти удаан бодсны эцэст энэ шийдвэрийг гаргасан гэд тэр хоёр үнсэлсэн бие биенээсээ уучлал гуйж Санти суглаанд хоцсноо хэлэн хоёлоо одоо сайхан амьдарч чадхаар болсноо тайлбарлана. Үүний сонсон Мэйд итгэлүү гарч явах үедээ гаражнаас авсан зүйлсийг олж эртгээ хэлгүй яагаад надаас нууж байсан юм чамаа ихэж хармааргүй байна гэд гэрлүүгөө орно. Энэ хооронд Маркус их нэртэйгээ муудалцсан гэрээсээ хөгдөж ингээд үдшилгийн үеэр Санти Педрог тоглосон рекламыг үзэн түүнэр маазарч эхэлдэг. Гэхдээ энэ нь тэдэнд огт таалагдaltaгүй амьдралын сүрүүлсэн түн дуурлан үдшилгээс явцгаана. Маргааш өглөө Санти менежер лүгээ залган тал мөнгөө Мэйдэд өгөхөөр шийдэж тэр хоёр ахиж уулзахгүй учраас тэрвэлдэж салцгаах бөгөөд энэ хоёр Лорена хончрын мөнгөө шүүгдэж авах хэрэгтэй хэлэхэд гэнт Мэйдийн утсанд мессеж ирэн Санти талыг нь түүн рүү шилжүүлсэн байлаа. Мөн тэр хүсч байсан салах бичиг баримтын шуудан гар явуулж найз нь зөвхөн түүний гарын үсэг дутуугааг харуулхад Мэйд Сантид хайртай хэвээр байгаа гэдгээ илэн супермаркетад буцаад нэгтгэр болсныг мэддэг. Ингээд Мэйд яг юу болсныг мэдхэр ажил дээрээ очино. Таня түнд нэрээ нууцлсан ноёдон супермаркетыг худалдаж авсныг хэлж тэр хүн яг үндэ Сантигийн менежер байхан тэр. Мариог ажилчдаа бодлогүй супермаркетад зарсныг сонсон тэр эцэст нь Сантигийн зөв байсныг ойлгох үед Дамиан Мариог ажлаас нь халж түүн захирлын албан тушаалаа өгдөг. Менежер Дамиан Сантигийн хүсэлтээр ийм зүйл хийжээ. Мэйд итгэж чадалгүй Сантиг энэ бүгдийг хийснийг мэдэн араас нь явахдаа өнөөх цагдаатай тарж яаралтай онгоцны буудлын руу явах хэрэгтэй байгаа хэлэхэд цагдаа Сантигийн нэрийг сонсоод түнд туслахаар болно. Энэ хооронд Санти онгоцон суугатаа бэлдэж байлаа. Түүнийг паспортаа шалгуулахын үед Мэйд дамжиж ирэн эцэст нь олж өөрийг хайж явах гэж байгаа дуурлан түүнийг алгадах нь тэр. Санти юу ч хэлэлгүй тэр хоёр үнсэлцэн хамтдаа амьдрахаар шийдэж. Ингээд нэг жилийн дараа тэд найзуудаараа уулзах үед газар төрөх чимээ гарч Мари илүүдэлжинтэй болсон байх бөгөөд тэр тэрнлүү даллан буцаж ирэх болно гэж хэлснээр кино маань дуусч байна. Хэрвээ та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, шеэр хийгээд өөрсдийн сэтгэлдээ бичжүүлдээгээрэй. Дараагийн киногоор уулзцаая. Түр баяртай.